За сайн байцгаана уу? Өдрийн мэндэ сайхан цацгааж байна уу? Дээд цагаан гарал гэдэг газар ирчээд байна. Манайхад их Монголын ураг удмын нэгдэл гэдэг төрийн бас байгууллага тэргүүнээр ажилладаг. Манай байгууллага нэг 2013 оноос хойш хамаг Монголын овоо гэж ардчлаад. За тийгээр байгуулдаг гэж байгаа. Тэгээд сүүлд их Монголын ураг удмын нэгдэл гэдэг нь байгууллага. Үйл ажиллагаа явуулдаг. 11 жил 10 жил болж байна. Байгууллагын танилцуулгаар хоёлаа сүүл нэлээд төгсөл хэсэг рүү. Энэ дээд цагаан гарал гэж энэ шүүн тухай. Яагаад энд одоо гэдэг энэ овоог байгуулах болсон гэдгээс эхэлдэг юм уу? Энийг яаж олов таниу гэдэг талаас эхлээд яриад эхлэв. За би одоо 2010 онд одоо энэ өвгдөцийн онгодыг одоо бүрэн хуйгалж. За 1999 онд анх онгод гэдэг юм одоо дуулж. Тэгээд хойдон онгод юу гэж явж байгаа юм жил болж байгаа. Тэгээд гот одоо 10 гэж хуйгалчаад тэгээд онгодуудаа болгоод асуусан. Тэгээд өвгдөцийн дуур тэгээд гоолтой. Тэгээд доордоо очиж. За тэгээд тэр өвгдөцийн нутгалж байсан харатрын нурууны овоо дахиад тэгээд тэднээс заларсан онгод одоо буфаалд байх яхад одоо мордоо. За хин давны наанага нэг их овоо тэр овоог одоо одоо тайлбар хэлсэн одоо өргөл байдаг. Тэгээ 10 онд бол явж чадахгүй байж байгаа одоо 2 3 жилийн дараа 13 онд албан үеэр болсон л нэг ирэх сонирхон 13 оны хавар тэгэхэд бурхан албан яваа гэхгүй юу. Одоо зөргөлөнгөө гэдэг. Тэгэхээр тэр би хойд боломж явахгүй амьдгүй чадахгүй гэдэг. Тэгээ яжс нэг үүрээр ингээд тод орж ирээд чи явахгүй л тайлгаар хийсээ төгөө гарч ингээд байхгүй гэж хэлээ. Тэр нь ямар муухай дөрөвдлөө гэж болж ирж байгаа. Яа гэдэг вэ? Үсэт хоёр авсан бүр хавтаад. Тэгээд бүр болохоор манай нэг тэгээд таашаар хайдаг гэдэг байна. Тэгээд нөгөө хаглуулад үлээ системүүд нь юу гарахгүй. Битээр гарахгүй санаад байна. Тэгээд тэр чигт хаавна. Тэгээд өдөртөө тэр онгодыг уулгаад манай бас бүр зам бодод хийчихдэг. Тэр онгодуудаа уулгаж асуугаад лавлаад юу болов гэсэн чинь. Бүр алд байрхан л ингээд явахгүй бол ингээд шийдвэр авах байна гэсэн. Тийм юм яаж байгаа хөө санууд өгч гинэ чамд. За тэгээд тэнэ хобби тэгвэл тэрлүү чи явж байгаа тэр юм чи хийчихээ. Тэгээд юм хүмүүс өгүүлээд тэгвэл тэгээд санууд өгч байна. За. Нүрэ ядаж яваад. Тэгээ бас нэг тэгээд гараад шалтгаан даасан яв. Нэгэнд би энэ хахад хаалбар дэцаа. Гарч байгуул. Тэгээд өсвөр давны над их хоо. Давны над оо байхгүй. Тэгээ бүр гайхаад одоо байхгүй л таана одоо яаж чуу гэж яхаж явж байгаа. Тэгээ бид ч нэг харуулаа ярьж 21-ний өдрөөс хойш тэгээд хэрэгтэй байдаг. Тэгээд 10 хүнтэй ч одоо яаж хаана байх вэ? Тэгээд нэг одоо чин хурц гэрлгээд одоо уцаах гэдэг байна. За тийм ээ хурц тань тийм. Яа уцаах маа таарлаа. За тэгвэл та гэдэг нь айл тонуулгаар харуулаа байхгүй. Тийш нэг Петрос амралтай газар байдаг тийм. Тэгээд давхуулаад энэ Петрос амралтай газар. Петрос гэдэг ер нь шидбэр гэсэн 2 3 байж байсан. За. Тэгээд тэндээс нөгөө манай бажин юм гэдэг манай ч гэсэн. Тэр бүгд тэгээд тоноглоо. Тэгээд маргааш нөгөө бажин мөгөнтэй хууч хөрөө сууж исэн би.
За би миний зорилго бол босгын давны нэг овоод дээр очиж хөргөлөөр ингээл явж байгаа маа тэгээд тэр овоод энэ хэвд бол тийм овоо байна. За харин нэг эртний овооны нэг бүр байдаг. Осоо гэдэг харагдав. Би долоо байдаг гэдэг. Нэрээ тогтдог. Тэр ороод жоох гэж хэлж байна. Түгэд хэрэг. Тэгээд ингээд ямар ингээд цаад ингээд яаж ингээд шавар одоо юмнууд төсвүүдийн хилтерхий, төмрийн хилтерхийнүүд ингээд гарлаа. Энд нэг тэл юмнууд байгаа даа. За энэ бүр нэгэ. Тэгээд бүрийн талаар түүх нь ярьж өгсөн. Дээр үед одоо тэр энэ овог уулга гэдэг доо юмнах нэг хингэлээд сумын дэг хүлээгээд явуулж ирсэн юм байна л да. За. Тэгээ нөгөө тунаасаа буулгах гэсэн чинь нөгөө хурдлын чинь мөндөр ороод овон дотроор займ гараад тэгээд тэгээд ирээд одоо хэлээр юм шиг байна. Төмөр хэсэв шүү энийг үр. За. Тэгэхэд одоо энэ дээд цагаар энэ хавар гарсан уу? Эсвэл бол дээд цагаар тэр овоо нь өөрөө албаар одоо шатсан юм яаж шатсан мэдгүй нэг овооныхан овоос болмаа надад. За. Тэгээд овоо чулуун үлдээ. Аа. Тэр чулуун одоо энэ Петровсын байр барих гэж байгаа нөхдүүдээ бичээд ундам дийсэн гэдэг. Тэгээд тэр үгүүдийг хэлэхгүй юу? За. За тэгээд овооны бүр нэм түүхтэй овооны бүр байна гэдэг. За тэгээд 23-ныхаа өглөөнд энэ босхын даван дээр очиж нэг онгод залаад. За. Тэр онгод маань мэдүүлээ л да нөө таны гэж өгсөн одоо тэр юу гэж олсонгүй осоод байна. Тэр дээд цагаар байдаг газар нэг юм овооны бөөр байна гэдэг үгүй юу. Тэгсэн чи тэр бөөр ч юм уу. Тэр их сэргээ гэж. За. Тэгээд сэргээхтэй яа сэргээх хүүхдээ тэр Монгол угсаа гаруулъя гэж байгаа. Тэгээд Монгол угсаа гаруулъя гэж чинь өвөр Монгол бүрээ туваа хажмаг дээд Монгол ингээл бүх Монголд орно шүү дээ. Эдгээс ураг удмуудын овооны чулуунуудыг залж ээж энэ овоог сэргээ босгоо. За тэгтээ зөвхөн энийг ураг удмын тэргүүнүүд амнаас хамд авч тийм өгчөд нээлттэй яаж болохгүй байх нь шүү дээ. Харин бодох тийм. За тэгээд би ч нэг 13 онд ийм үл агуудаагаас хийж юугаас бидэхгүй нөрч байгаа. Тэгээд нөгөө тэр үед нөгөө ясын гүйцэтгэж гээд нэг 3 одоо шар алдан хундам цагаан хар алдан 3 2 энэ бүтээж үү. За тэдүүсийн ингээд өргөдөг гадар зааж чинь 3 газар одоо өргөчөөд тэгээд цагаан цагаад овон дээр нь одоо хар алдан шар алдан өргөөд ундан цагааны нэг тусгай газар байдаг өргөчөөд. За нэг исүү цагаан эднүүдэд тавьсан бүх одоо мали тавар шумал одоо сүү цагааны эднүүд бүгдийг дээж нэ. Тэгээд исүү алт цураа тавьчихад мөнгө аяхтай тагстай 9 хоногийн дараа надаа одоо өргөхгүй нөгөө энэ дээд цагаан энэ шавн дээр хөрөн дээр. Тэгээд тухайн үед нөгөө хурцлаа хахад хэлээд за би одоо ингэж олон онд чадахгүй нэг босож ирж чадахгүй амжихгүй. Та нэг сунгийн дараа мөнгө аяхтай сүүгэн сайхан өргөө та ингээд сур мөнгө 2 ингээд аваа та байж байгаа ч гэдэг. Тэгээд урцаахан маж яваад өгвөл тэгээд тэр үйл манд дүүрчлээ. За тэгээд миний бодож байгаа юм чинь нэг босгох нэглэр чинь зэрэг за ямар ч гэсэн бөөнөр босох юм байна гэж бодоод нэг бөөгийн нэвдээр би очиж байсан. Тэгээд нэг бөөгийн нэвдээр очиод нөгөө тэргуун жаргал сайхан бод хэлээ. За нэг ийм одоо босчих юм аа. Тэгээ явах. За гэдэг. Танаа ургал үгээлгүүдээ гэдэг гоё үү. Тэгээд бөөгийн нэвдээр ивэл нэг чуулган дээр очиж нөгөө бөө судлаач Бадарчгүй та тааралдаад. За. Тэгээ Бадарчгүй нутгийн хүүхдээ найлуу хүрээд чи юу гэнэ гэдэг. Танаа тэгээд би нэг уучраа хэлээд нэг ийм дээр үе яваг намайг босгох гэсэн юм аа. Уучраа мэдхгүй. Танаа утаж уулж. Тэгээ Бадарчгүй нэг манай уттай очиод уулзаад нүгээд авцууж байгаа. Тэгээ Бадарчгүй дараа за энэ бол хийх ёстой үйл байна. Энийг хийнэ. Тэгээд 13 оноос хойш Бадарч ахмаа өдөрдөө уулзаад хүмүүстэй толгойд байгаа. Тэгээ энэ үлийг маань яг 14 оны 15 оны хавар үгээр сэргээж аваад тэгээд үйл хийчихлээ. 13 онд бол ингээд шаваа тавиад гуугаад авчиж байгаа газар. Тэгээд 14 оны хавар ирж би нэг хөдөлгөөд хэлүүлээд бас ярьсан өгөө. Хэрвээ нэгтэй овны бор байсан юм байна. Тэгээд 14 оныхаа намраас түүний тэглэгээ одоо ингээд хийгээд 14 баг 10 жил болж байгаа юм шүү дээ тийм. 13 оноос гэх юм бол 11 жил.
Тэгээд 13 оны 10 сарын 23-наас хэлсэн үйл байхгүй яг сайн байдаг. Тэгээд одоо бол нөгөө овооныхоо чулууг энэ овоог сэргээх гэдэг 11-ний зарсан юм. Тэгээд би одоо гайхаад тухайн үед тэгээд за нэг хурдан босчихлоо юм баг гэж бодохгүй юу. Тэгсэн чинь тэр 13 онд би нөгөө ураг удмын тэргүүнэрийг хагаад болдгоо. Тийм юм ямар ч ураг удмын магадгүй би бас тааралдаг байж магадгүй. Тэр үед ч их ярьдаггүй байсан. За ураг удмын овоог хагаад бүр олоогүй. За магадгүй надад бас тааралдаг байж магадгүй. Хайгаагүй байж магадгүй. Тэгээд тэр одоо угийн ураг удмын тэргүүнийг олохын тулд угийн бичгийг биччихээж ураг удмын тэргүүнийг бий болгоо гэдэг нэг онгодод манаас хийж өгч юм л дээ. Тэгэл 13 оноос ер нь за угийн бичгийг ер нь хэсэг систем байна гэдэг. Монгол улсад одоо энэ угийн бичгийн талаар хэн ямар хүн ямар ажиллаа гэдэг. 78 хүмүүс угийн бичгийг бичих талаар ном гаргаад нэгээд бичээд гэдэг нэг тийм хүмүүстэй очиж уулзаад. Тэгээ уулзаад хоёр хүн дээр л тогтцсон. Нэг нь Монголын ураг удам уламжлалын холбоо гэдэг байгууллага дөнгөж үүсгэн байгуулад байжсэн төдөвдөрч гэдэг. Хаваатай аймгийн дэлхийн сумын яриа. Тэр хүн болохоор би уламжлалаа одоо ингээд үр хөвгөдөд өвлүүлж өгнө. Газар шорооныхоо төлөө хэлснэ гэдэг тийм. Тэгэхээр та ч Монголын ураг удам уламжлалын холбоо чинь ураг удамтай холбоотой юм чинь та ямар ч угийн бичгийн тал дээр тэгвэл та дэлгэрүүлээд традици хийгээд. Ягаад гэвэл би тухайд ганцаархнаа хүн амьд таних хүн чи тэр үгнийг л очиж бараад байгаа юм л. Нэгдүгээр хоёрдугаар одоо энэ ингээд дунгар гэдэг бас нэг үг байсан. За тэр үгэн бол нөгөө алтан ургийн их хаадуудын нөгөө үгийн бичиг ингээд зэрэгээд ичсэн нэг тийм бүр их нэлээд сайн мэдлэгтэй тийм зарим. Тэгэл тэр хоёрыг л очиод учрын явдлаар хэлээд за та хоёр мань дээр надад туслаач би юм өчтэй нөгөө хоёр мань бас сайн хүлээж авсан. Тэгээд би Монголд одоо ороод тэрнээс нэг үгийн бичиг зэрэгээд надад энэ байгууллагад ингээд байнга төрүүлсэн. Тэгээд яг угийн бичгийг бол энэ байгууллагаар дамжиж ерөөсөлнө гэсэн зорилготойгоор харуулж байна. Тухайн үед бол нэг 2-3 хүмүүс бас угийн бичгийг нэг юу гаргаад тогтол бүтэлчээр гаргаад ингээд усын дараагаад ингээд төвчүүлээд явуулж исэн хөгжүүл бас байдаг. Тэгээд тэдүүсээ маань ач одоо тусаар угийн бичиг маань ямар ч байсан нэг 13 оноос хойш нэг 6-7 жилийн хугацаанд ингээд төрийн бус байгууллагуудын тийм итүү санагсалтай явж байсан. Тэр хүмүүсийн одоо хүчээр л ингээд нөгөө яваад байгаа шүү дээ угийн бичиг хэрэгтэл. Төрөөс бол яг нэг технологи үг гарсан байгаад байдаг. Гэтэ нэг төрнийх сайн анхаарч оруулахгүй. Тэр нэг 18 оноос бол ерөнхийдөө нэг төрийн хэмжээнд одоо чинь анхлаад Монгол хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэж байсан. Тэдүүстэй хамтраад анхлын нөгөө улсын зөвлөгөө хийгээд. Тэгээ тэрнээс авахгүйлаа бид энэ угийн бичиг дэлгэрүүлэх тал дээр өртөөгөө хамтран ажилладаг болоод. Одоо манай байгууллага бол Монгол улсын соёлын яам за хүүхэд гэр бүл хөгжлийн газартай бол ингээд бүр ингээд албан ёсоор хамтран ажиллах тийм боломжтой болж ирж байна. За тэгээд энэ дээр угийн бичиг дэлгэрүүлэлтээр бас нэг хэлэхгүй байж болохгүй энэ Монголын ураг удам уламжлалын холбооны үүсгэн байгуулалт төдөлдөрж байгаа. Энэ маань яг ингээд энэ чиглэлээр ажиллаад одоо хэдхэн жилийн өмнөөс мөнгө тэнгэртэй явчихлаа. За тэргүй маань маш одоо ингээд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр тэр чинь малчин хүн шүү дээ. Маш их ажлыг бүтээж өгсөн. За тэн дотор бас ажиллажсаа одоо хин гэдэг их туяа гэд бас бүсгүй маань одоо ургийн бичиг тал дээр бол Монголд ер нь маш өндөр түвшинд одоо баг Монголд бол номер 1-т орно би бол тэгж боддتي. Багшуудад цаас талаараа. За тэргүй маань бас Монголын ураг удам эмгтээчүүдийн холбоо гэдэг байгууллагыг байгуулад тэгээд ерөнхийдөө Монголын ураг удам эмгтээчүүдийн холбоо, Монголын ураг удам уламжлалын холбоо, их Монголын ураг удмын нэгдлэгээ төрийн бус байгууллага маань гурван ингээд үйл ажиллагаа явуулдаг юм байгууллагууд. Нэлээд олон жилийн хамтраад явчихлаа. Тэгээд ямар ч Монгол улс даяараа одоо угийн бичиг сэргийг тал дээр төрийн байгууллагууд бусад байгууллагуудыг бол нэлээд төвчүүлээд ялангуяа төрийн оролцоог бол нэлээд төвчүүлээд өчлөө. Тэгээд зарим одоо төрийн байгууллагууд одоо чинь засгийн газрын тогтоол юм уу их хурлын тогтоол шийдвэр хэдүүлсийг бас ингээд манай байгууллагын хамт олон маань бусад их хурлын гишүүдтэйгээ хамтарч хийж ярьж ингээд тогтоол шийдвэрүүдээ гаргаж аваад. Тэгээд одоо ямар ч улсын хэмжээнд бүрэн дэлгэхээр бол юу л юм дэлгэрчлээ. За одоо ингээд угийн бичгээ бичээд ураг удмууд маань ингээд ураг удмын баяраа хийгээд ирэхээр яа харахгүй нэг ураг удмын тэргүү гэдэг юм хэрэг болно. Тэгээд нөгөө угийн баяраа хийх ураг удмуудад бас нэг асуудал байдаг. Нөгөө уус хайрханд айл уус хайрханд бид бас одоо ингээд нөгөө хөл өрөх вэ гэдэг асуудал гараад байна. Тэгэхээр нөгөө ураг удмын аваа чинь бас сэргийх шаардлагатай байна. Тэгээ анхлаад ураг удмын аваа гэхэлэр тэр би нэг төрийн байгууллагууд дээр ч очиод угийн бичгийн хичээл мичээлээр очиод ураг удмын аваа гэдэг хаад тэргүү ТV байхгүй гэдэг нэг тийш ядаг байсан бол
Одоо энэ ЮНЕСКОд бурхан албаа харихныг бүрдүүлсэн уртнасан доктор байдаг. Тэр маань одоо 17 оноос хахад 16 оноос ч юм уу одоо уус харихтай овны тахилгыг ЮНЕСКод бүрдүүлнэ гэдэг 3 жилийн аян зохион байгуулад одоо ажил өргөнүүлээд тэгээд тэр маань одоо ингээ ЮНЕСКод бол ингээ уус харихтай тайлах тахилг гэж байсан юм байна гэж бүрдүүлээд ном төхмөл гаргаад ингээд өчсөн. Тэгээд тэр маань ингээ ЮНЕСКод бүрдүүлснийхаа хүчээр нөгөө уул овны тайлах тахилг гэж байжээ гэдэг төрийн албан хаагч тулам ард иргэд ойлгоод тэгээд одоо уул овны тахилг ургуулсан овоо гэж ерөнхийд ойлголт аваад эхэлчихсэн. За тэгээд зарим одоо судлаач нар гэхдээ жишээ нь ураг удмын овоо гэж байгаагүй гэж бас ярих гэдэг. Тэгээд би яг босод элементийн судлаач нартай уулзаад асуудаг л да. Энэ одоо ямар үчтэй зарим судлаач нар энийг байхгүй байгаагүй байсан гэдэг. Тэр судлаач чинь судлалын хэмжээл тэр байхгүй. А тэр батлын өвөр Монголд бол тэр уул овны талаар яасан судалсан хүмүүс байж байгаа. За жишээ нь одоо Монголын нэлээ муртаа гардаг тийм сэхэтүүд энийг болох. Сэхэт нэг юм уу эрдэмтэн гэдэг юм мэдлэгтэй үнийг болох нагаан буугаар очиод асууж. За би ингээд нэг ураг удмын овны талаар явж байгаа ингээд би болох гэж явж байгаа. Тэнд одоо ураг удмын ов гэж байсан гэдэг гэсэн чинь байхаар барах уу дээ. Жишээ нь ураг удмын овон дээр очиод тэр ураг удмын одоо тэр өшөл гарууд шууд хард мэддэг бол. Тэгэхээр энэ хаадын угсаана юу энэ одоо тайж ноёнт юу за энэ ажлууд хэлсэн чинь адууч нуу тэмээч нуу малч нуу дарах нь уу гэдэг ингээд бүгдийн тэр овоноос мэдж болдгоо. Тэгээд ураг удмын овон дээр нь гадны хүн очдгоо. Тухайн ураг удмын овон дээр тийм ялтай нэгтэй байсан гэдэг. За тэгээд тэр талаар ингээд тэр нагаан буугаас мэдээлэл авчлаа. Дараа нь би өөрийнхөө удмын овон дээр нэг очиж тайлга гэж 11 онд л үү. За тэгээд өөрийнхөө одоо хамгийн настай аав гах маань нэг 80 гарцсан хүн байд. Тэгээд аав халаад дараа нь нэрэд асуулаа л да. За манай аав мөн үү гэсэн чинь мөн гэж. Тэгээд манай аав яадаг гэсэн чинь би багтаа бол тэр овон дээр нөгөө шүүс хүмүүс юм хүмүүс зөөгөө явж байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд тэр овон дээрээс ямар ч байсан нөгөө сутаа хархан харагддаг. Отхон дэнгэр хархан харагддаг. За сайн харуул баг бурхан албан харагддаг гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээд тэр харагдууд ингээд тагтдаг байсан гэж байгаа байхгүй тэр овон дээрээс. Тийм учраас тэгээд ер нь тайлах тахлах ингэж хийдэг байсан гэдэг. За тэгэхээр тэр ямар ч сургууд нь байсан нар гэж туулчихсан. За тэгээд дараа нь бас онглуудаас асуулаад ингээд ураг удмын чинь ингээд зарим хүмүүс байхгүй зарим хүмүүс хитрээс бидэхгүй байх гэсэн чинь. За ураг удмын бол дээр эртээр биш угаасаа байж байгаа юм аа. Тэгээд тэр овоогоороо дамжуулаад тухайн нутаг орныхоо одоо уул стыг аргаддаг тийм. Мөн өндөр дэд өвгдөөцтэй холбоос хийдэг одоо нэг мэдээлэл авдаг дамжуулдаг хайр ивэлийн авдаг тийм л учиртай гэж байгаа байхгүй юу. Ураг удмын овогд. За тэгээд манжууны үед бол ураг удмын овог ерөнхийдөө ер нь хоргож хэлсэн. Тийм төв байд юм байна. Яг л нэг ураг удмын овог гэдэг ихлээр тэр ураг удмын цаорнд интернет нэгдээд босод ураг удмуудтай харилцаад ингэж байгаад ихлээр ураг удмын овог ингэж маш олон хэлбэртэй болсон байна. Жишээ нь одоо ингэж давааны овоо, ламын овоо, бүхийн овоо, гийн овоо гэдэг ингээл их олон төрлийн овоо бий болох юм л. Тэгээд дундаас ураг удмын овог ингэж байхгүй алсуур ингээд байхгүй болгоод овоо гэдэг байхгүй болчихсон. Тэгээд нөгөө шарын шитнээр дамжуулаад чулуу хөдөл 3 жил давдаг гэдэг нэг юм гаргаж ирээд нөгөө чулуу чинь овоо чинь чулуунаас нүтэн штэ хангаагаад дүүнээс тавьдаг. Тэгээд хорглоо яжсаа тэгсэн мөртлөө одоо чинь ламын овоо ч юм уу тийм овоо болохоор болцоод байдаг нэг ураг удмын овоо нь болохоор болдгоо гэсэн тийм ойлголт явчихж байгаа байхгүй нэг юм чулуу хөдөл. Ингэж яваад овоо төв нэг иймэрхүү төвтэй юм байлаа. Шинэ одоо энэ тэр олсон юм маань энэ мөн үү? За яг энэ яг энэ дээд цагаар одоо энэ өөний бүр байсан газар маань юм байна. За тэгээд энэ овог ингэж бүтээх бүр ачаал бүгд болгоод өрөөсөн гардаа чинь хариуцлага тооцож эхлүүлж байгаа юм шүү дээ. Энүүний тэгээд ачаал бүгд юу вэ? Өнөөдөр цаг сэргээх болсон шалтгаан учир утга нь юу юм бэ? Ерөөсөө л ингэж онгодуудын нэг хэлсэн юм байдаг. Би бас асуусан давтуулсан. Яг гэж одоо ингэ намайг одоо зарим болгоод юу хэлэх гэж байна. Ямар зорилготой юм. Тэгсэн чинь ерөөсөө зорилго нь бол бидвээс өөрийнхөө өр удмуудын оюун санааны нэгдлийг бий болгох гэж ирсэн. За. Оюун санааны нэгдэлтэй болох гэдэг шүү дээ. Тэр нэгдлэг гэж нэг эв хүч гэдэг юм уу тийм л юмыг бий болгох гэж ирсэн гэж. За энэ дээр яагаад ингэж ураг удмуудын овог заавал энэ овог сэргийх гэдэг дээр үед бол энэ овог зөвхөн алтан ургийн хаадууд тэгдэг байсан. За. Тэгээ энэ бол хаадууд маань мөнгө тэнгэртэй бурхан албан ярихандаа өөрийнхөө одоо энэ Монгол ард түмнээ тий ураг удмуудаа бусад одоо нэг энэ хариалт явж байгаа алд иргэд бүгдийг цугдаад аваа явчихдаг гэсэн юм л да.
Тэгээд бас нэг аюултай нэг онгодуудыг хэлж байгаа юм энэ цаг үед гэж байгаа байхгүй. Урд түүхэндээ бол Монгол угсаагаар бол ураг удмуудын удам тасархай аюул нүүрлэж байгаагүй. Энэ цаг үед нүүрлэлцлээ. За. Тэгээд энэ удам тасархай аюул нүүрлэж байгаа учраас бид одоо энэ удмаа шинэ астургийн хаад бол энэ аван дээр ямарсан даатгуулад ураг удмуудаа бүрэн удмуудаа хойшоод авч бүрэн удмууд даатгуулад байгаа шүү дээ. За тэгсэн чинь одоо хаанаас ялгаагүй халцын удам ялгаагүй Монгол угсаагаар бол удам тасрахгүй аюул нүүрлж зэрэг жишээ нь хаад ургуулх ингээд хүмүүс нь даатгуулцаад үлдчихдэг нэг харцаахан байхгүй бол яах вэ гэдэг асуудал ярьдэн шүү дээ. Тэгнь. Тэгээд одоо таны одоо бидүүсийн хүүхдээчүүд бас санал тавьсан юм шиг байна дээд мөнгө тэгэртэй. За тэгвэл одоо бүх ургуудмууд хаад хардж байдгаагүй даатгуулъя. Ургуудуудаа тий. За. Тэр одоо удам тасрхай аюул болсон зайлууд ингэж даатгуулъя. Одоо энэ бурхан алдуу мөнгө тэгэртэй одоо вэлдэн багтай гэдэг. Тэгээд тэр бүх одоо Монгол угсаагаар одоо онгодууд гэж ярьж байгаа. Тийм зөвшөөрөл авсан гэж байна. Дээд тэнгэрээс одоо мөнгө тэнгэрээс тийм үү. Төсөөлөл хийсэн онгодуудаас авд юм уу. Тэгээ авцаад 5 жилийн хугацаатай тийм зөвшөөрлийг аваад тэгэд онгодууд маань бол тэгжил бодсон юм билээ. Нөгөө маш олон улаацаар ургууд маа төлөөлөд ирчихсэн учраас тэдүүс маань хийчихнэ гэж ойлгоод тэгээд за бидүүс ингээд 5 жилийн хугацаанд хийгээд тэгээд 13 оноос 18 он хүртэл нөгөө энэ ургуудын оны чулууг залах гээд 5 жил зүтгээд тухайн үед нэг ойлголт байхгүй. Удган зарангууд маань ойлгодгүй, жирийн иргэд маань ойлгодгүй. За нэг ургуудын тэргүүнээр нь байхгүй ингээд. Тэгэл би чи нөгөө удган зарангуудаа ингээд нааш дуудаж авчираад аливаа энд нэг аваа чулуугаа далаад тэгэхээр манай хаагууд тэр хүмүүс таална гэж бичлэхгүй байж та одоо яах юм бэ? Тэр ургуудын тэргүүн гэхэлж одоо манад байхгүй яах юм бэ? Ургуудын аваа манад байхгүй яах юм бэ гэж бүл асуудал гэж байна. За тэгээд энэ асуудал одоо яах вэ гэхээр нэгдүгээр тэр ургийн бичгийг сэргээж ургуудын тэргүүнийг бий болох гэдэг нэг 10 жилийн хугацаа зарцсан юм шүү. За нэг уул авааны тахилгыг бас хүмүүс таниулахын тулд тэр заавал тэр уртасангаа тэр ЮНЕСКОд тэр уул авааны тахилгыг бүртгүүлж хүмүүс хүлээж авч шүү. Тэгээд ингээд нэлээд их цаад давсны дараа одоо бол ингээд хүмүүс мань ойлголттой болчихсон. Уул аваа төчөө тэргүү тахдаг ургуудын аваа гэж байсан юм байна. Тэгээд одоо их их одоо энэ удган зарангууд маань ургуудын хаваануудыг сэргээгээд авчиж байна. Эртнийхээ ингээд гаргаад авчихчинь зарим нэгэн шинээр бий болгочихсон. Тэгвэл оюун цагаас авчихсан бүгдийнхээ ургууд уулах ингээд дахиад ургууд маа уугаас сэргээгээд. Тэгээ одоо бол нөгөөдөл маань ингээд хүлээлттэй байгаа. Одоо яах вэ гэдэг. Тэгэхээр зэрэг одоо энэ авааны чулуу дүүргэлтээ уг нь 18 онд ингээд маш хурдан эрчимтэй дүүргээд тэр үед чи яг нэг жилдээ нэг 4 удаа тахдаг байсан юм. Заримдаа 3 удаа. За. 3 сарын 22, 6 сарын 22 ингээд 12 сарын 22 ингээд 9 сарын 22 ингээд. Тэгсэн чи 18 онд бол 33 нарны зайтай 9 удаа тахлаг хийгээд чулууг маш хурдан залгаж байна. Тэгээ тэр үед их юу вэ гэж. Одоо чинь ургууд наавны чулууг залгах чинь ёс төрсөө зална шүү дээ. Тэгж таараад чинь зүгээр ингээд аваад боломжгүй юм. Тэр уул авааны хайртай эзэдтэй нь одоо нэг өрж залж ягаад эхлээд асуун тий. За манай ургууд бүгдээс одоо энэ дээр ингээд мэдээлэл одоо нэг авааныхаа чулууд тавиад мэдээлэл өгжөөс нөө холбогдожээс нүг асуун. За холбогдожээс гэх юм бол за тэгвэл бидүүс ингээд дээд цагаал дээр энэ их Монголын аваан дээр ургууд авааныхаа чулууг одоо залах гэсэн юм аа тэр одоо уулсны зөвшөөрөл авсан байхгүй юу? Монголуудаар дамжуулсан уулсны нэртэй ярьж байна. А тэгээд зөвшөөрсөн нөхцөл нөгөө чулууга цагаан хэсгэн дээр залаад нааш навчрах тийм л одоо дэг ёс байгаа юм л. Тэгэхээр тэр дэг ёсыг хийдэг одоо улаанч нар маань тухайн үед ясаа ойлгоогүй мэдээгүй яваад байсан. Бид нар ч нэг оол аваанаас чулуу мул авч болохгүй тэгээд нэг тийм байгаад байгаа шүү дээ. Одоо чинь нөгөө сарын шишинд бол чулууд 3 жил давна гэж хэлдэг. Бол овооны чулуу хөдлөгч үгүй. За гэтэл хөдлөгсөн жишээ нь одоо би өөрөө сонсч байна. Тэр хараатраа нуруу хантаашрын нуруу сутай харах ингээд тэд бол их том харихтууд. Тэр харихтуудыг мэдээж би овоонуудтай бүгдэн дээр нь очиж хүндлэл үзүүлсэн. За тэнцээрээс ямар ч гэсэн ингээд ургууд овооныхоо чулуу хөдлөгчсөн одоо ямар нэг асуудал гарсан юм. За тэгэхээр тэр энэ бол бодит жишээ. За мөн одоо энэ овоонд чулуугаар залах хэлээдгүй чангуу бол. За ячуус маань ямар маань нэг асуудал гарсан. За тэгэхээр тэр энэ тэдгийн дээр хийчихсэн юм байна. За яг хөө бөөч мүү зарим одоо таад болоод болж байна. Ингийн бид нар шиг хүмүүс одоо ургуудынхаа аваач мэдгүй байгаа байхгүй мэдгүй тэрийг яаж залахыг хэлгээд ийм асуудлууд гараад байна. Тэр бол тэр асуудлыг 18 онд шийдэх гээд дээрээс нэг хэм нэг удаа нэг дэлгэсэн. За одоо 33 байна явах дэлгэ гэж байгаа шүү дээ. За тэгвэл уул авааны одоо тэр чулуунаг ургуудын аваа ч юм уу ургуудын аваагууд сум амт аваа гэж байна уу? Байжсэн бол
어떤 тэр овоон дээр очиод шавчуулгууд битүүлээд тэгчээд за тэр овоог жигийн иргэд ч гэсэн те яг тэр нэг өргөл явсан цэцлийн өвлүүлээд залаад ирээ чулуугаа. А тэгтээ тэр овоог нэг уул харихны эзэдүүд алдаа гаргасан байсан ч тэр өрсгүүдийг араас ямарваа нэгэн тийм юу Их л тагаал. тэгээд жилийн хугацаа өгчөж байгаа. Тэгээд тэр жилийн хугацаа бид юу ч ашиглаж чадсан. 5 жил бас нэг жилээр сунгаа 6 болгоод. Үгүй 18 онд тэр нөгөө тий харин шууд тэр нэг 9 удаа 33 нарны хугацаанд явах хугацаанд тэрүүндээ шууд залгаа тийм эрхчихэж байгаа за байхгүй. Бүх одоо хайртай бол нийтүүд мэдүүлээ. За энэ үеийг ингээд хурцлахын тулд ингээд 33 нарны одоо дэлхийгээд байгаа шүү дээ. Үүн 3 удаа 4 удаа хийдсэн бол тэгээ тийм одоо нэгэсний өгдлөөгөө тийм боломж олгочихсон үг. Тэгээ тэрийг бид дааж ашиглаж чаддаг. Тэгээд тэр жил өнгөрчихлээ. Тэгээд өнгөрөнгүүт нь 19 онд нь одоо манай хөгдөөс бас мэдүүлж байгаа юм л да. Одоо ингээд зарилгыг чинь биелүүлж чадсангүй. Одоо тэр нэг бүх ургууд мод өөрснөө ингээд бидээс одоо ингээд хариуцлага үлээ. Одоо яахаа шийдэхтөө гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь нөгөө ургууд мод тийм хамтарсан тийм хариуцлага үүрээд байгаа юм байл. Монголууд маань гэдэг. Тэгэн гут дээрээс нь за тэгвэл цаг нар харгалзахгүй те. За. Нэг хоногийн өмнө ч гэсэн энэ овог дүүрэг гэсэн тийм өгдөл өгч байгаа байхгүй юу? Дээрээс 18 он ч тийм. Сүүлээр 18 оны сүүлээр өгч байгаа. За тэгээд энийг маш хурдан энийг дүүргээ энэ цагаас хойш бидүүсийн үр удам тий үр удам хоног өдөр тутам бидүүс үр удмынхаа амиар одоо ингэж төлөөсөлж явах нэ гэж хэлчихэж байгаа байхгүй юу. Заяа сайхтар. Тийм. Ягаад гэвэл тэгээд би бодож байсан. Тэгээд би гайхгүй гэдэг ягаад тэгж байгаа юм бэ? Шийтгэл юм болов гэсэн чинь үгүй гэж байгаа байхгүй юу. Юу юм гэсэн чинь дэрэг одоо нөгөө энэ 20 онд ковид гарсан шүү дээ. Тэрнээс хойш бидүүс үр удам ингэж амиар төлөө явчихж байгаа байхгүй юу. Тэгээд 20 онд анхлаад яг ковид гарлаа гэдэг манай ч анхных тохиолдол илэрхийлэгчүүд нь бас би асууж ирсэн. Энэ юу вэ? Энэ бол тахал гэсэн. За. Тахал тахалтай наад дөрөв өвлөнө. Хамгийн сүүлийн дөрөв нь 10-аас 7-ыг нь харлуулах юм байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр 10-аас 7 байхгүй байна гэж үг шүү дээ. Тэгээ одоо энэ хэрвээ энийг тэгвэл бид бас яах вэ гэсэн чинь та нар хэрвээ гэж байгаа байхгүй юу? 18 онд бидүүсийг хэлсэн ёсоор энэ аваа дүүргсэн байх юм бол тал дотоороо 3 жил тарж байрлаад нэг ч хүний амь одоо эрсдэхгүйгээр нэг гарах байлаа, даван тулах байлаа энэ аюул гэдэг. Тэгчээд тэгээд одоо чинь нэг тараад байдлыг эхлээд одоо нэг ургуудмууд нэгдэг үед бол байдал боломж өөрчлөж байна шүү дээ. Тийм ямар бүгд хоорондоо яриач нэмрээ тэгээд би ойлгосон бас. За энэ хэрвээ бид үс ингээд 18 онд ургуудмууд нэгдчихсэн байсан бол энэ аюулаас бүрэн залхах боломжтой байсан байна гэдэг. Тэгээд ойлгоод авчихсан. За нөгөө хэлсэн юмнууд нь. За тэгээд бас нэг аюултай мэдээлэл нь болохоор за одоо энэ цаг үеэс эхлээд ингээд үр удмуудын маань амь нас ингээд ирдэх гээд байна. За тэгээд бас нэг улаан шингнээс болгоомжил гэж хэлж ирсэн. Тэр их сонь. Тэгээд би улаан шингний юу юм бол гэсэн нэг бактери болж тараад байгаа одоо. Бодоход. Тэгж таа. Тий. Тэгчгээд бактери тариусны дараа бас нэг онгод галарч ичгээд нөгөө тариусан хүмүүс ингээд тооноос алдчихсан. За энэ хүмүүсүүд мань байхгүй гэж бодоорой. Яг тооноос алдчихсан шүү дээ. Бүх талбарны тооноос асагтаад байгаа юм шиг. Гэхдээ одоо хүний одоо нөгөө медач нь 3 сая гэхэд 1 сая байхгүй болчихлоо гэж байгаа байхгүй юу? Тэгэд үлдсэн 1 сая өр удмаа гэж байгаа. Эрүүл үлдсэн. Тэрийг өхөн хатаа хамгаалал гэсэн тийм л өгдөг. Харин тийм ээ наадах ч надаа би бас надлын урьдчилан ингээл ярьдаг байсан төдийлэн сайн. Гэхдээ ойлгоод ч мань мэт яах юм бэлээ гэж боддог байсан. Одоо тэгээд дэмжихээс өөр аргагүй болол ингээл ярьж шүү дээ. Тэр орцгоос бодит болцохоор ч бид үгүй яаж чадахгүй болчихсон. Тэгээд заавал энэ ургуудмуудыг яагаад нэгтгэх гээд байгаа гэхээр тэр бидус ингэж ах дүүнэрээ хайрлаж хамгаалахгүй юм бол ганц нэгээрээ одоо ингэж амиа бодож яваад ямар ч үр дүн алгагүй шүү дээ. Одоо чинь эдийн засгаараа бид сүрч чинь, эх орон газар нутгаараа сүрч чинь, ах トゥ ургуудмууд нь бүгд ингэж өвдөж яваад өвчтөй зовлонтой болчих чинь. Айл үрх болгон тийм асуудал гараад ирлээ шүү дээ. Одоо энийг бид бас хамтын хүчээр давах бол ганц нэгээр давж чадахгүй шүү дээ. Тийм байл та хамтраад ядаж нэг ийм үйл хийж чадахгүй гэж байгаа л сорилго шихуунэл юм ба шүү дээ ер нь бол. Тэгээд бас нэг удаа нэг дахилган дээр манай асуусан нэг баяна онгодоос өө чулуун мул зөөгч энэ хол гадраа хэцүү байна гэсэн болохгүй юу. Тэгсэн чи амар уурлаад наатаа чи бид 3 нарны дотор хийж исэн гэж байгаа байхгүй юу. Нөө чулуун өгүүлээ чи. Харан дээрээ. Бүр энэ том гүрэн дээр зохион байгуулж. Тэгээд бид бас тооцоолохгүй за тэр үуч морин өртөөгөөр таарна тий. За нэг морин өртөч нэг 30 км нэг өртөө. За тэгээд цагт нэг 25 км, за 20 км чи 25 км уртаа явлаа гэхэд нэг 3 хоног тэдүү гэсэн чинь нэг 2100 км-аас зурч чинь гэж байгаа байхгүй юу.
Тэгээд бодоход зэрэг битүүс одоо хунаа гэдэгтээ хурдтай тийм машин дэж танаас тэгээд ичээч гэдэг бүр ингээд тэгээд бид зүгээр одоо тэгээд нэрэж тиймдээ гэж одоо тэгээд тэрний зооч тэгж чулуун бол хол мол гэдгийг юм хэлэх юм байсан. За 13 оноос 18 он 5 жил удаа тэгсэн. 19 он хүртэл 1 жил сунгажээ тий. За тэгээд ковид 2 жил өнгөрчихөж. Одоо ингээд ковид үеэр хүртэл ахилгын хийж. оо тийм үү. За хэрэг өнөө бүх давгаалтай байгаа шүү юу ч гарахгүй. Тэгээд бид бас үүрээр ингээ хөдлөхгүй наашаа. Тэр яг нэг 6 цагийн үед тэр нэг унтж байгаа тэр хамгаалжсэн хүмүүс нь ерөөсөө огт машинаас гарч ирээгүй, футээс гарч ирээгүй. Унтж ирэх төсөөл бол ерөөсөө тэгээд яа бид гайхаад. Яг ид ковидорээд яг тэр татвартаа таглахыг явчихсан. Тэгээд би фото энэ бол тэнгэрийн санаа гэдэг юм чи бас байдаг юм болов уу? Бас нэг цаанаас нь харж үзсэн юм байд юм болов уу? Бидээс чи одоо ингээд ковид үеэр орон даяад ингээд явуулсан бид хит их нэг ингээд тэр хүмүүс чинь харихгүй гэж байхгүй шүү дээ. Тэгээд юу ч хэлэхгүй ингээд гараад ирж. Тэгэл таймстай таглаад тийм тохиолдол гардаг. За одоо нөгөө амнаас амд дамжих хэрэгтэй гэдэг хориг маань бол бас арай өөрчлөгдсөн тийм үү? Тэгээ сая бол одоо нөгөө 22 оны дахилгаар бол одоо орон даяар мэдээлэл хийж шүү дээ. Тэгээд яад мэдээлэл гэхдээ тэрүүгээр мэдээлэл хийж. Яг тэр нөгөө цаг хугацаа бол дурчлаа. За тэгээд 22 онд бас нэг сонгосон хийж болоо. Тэгээд одоо энэ 24 оны одоо энэ 6 сарын 22-нд чулуу одоо нэг овны чулуу авах дүүлээ дүүргээ төлсөн гэж байгаа. Энэ хугацаанд нэг сургуулиудаа тэр овныхаа чулуу дүүргэлтэнд оруулаад одоо цаашаа дахиад дараачийн үүлэнд орно гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр дараачийн үүлээ яг хийхдээ яг юу гэхээр тэр чулууга дүүргэж залж дүүргэж чадаагүй жишээ дараачийн үүлийг хасах ямар хэрэгтэй. Тэгэхээр заавал нөгөө хийх юм хийжээ дараачийн үүлэг нүгт юм байна. Тэгэхээр одоо энэ 6 сарын 22-нд бидээс энэ чулууга ямар ч гэсэн ингээд ирсэн хүмүүсээ уулуудаа чулууг залцгаад дараачийн үүлэг авах гэдэг. Яг үг. Дараачийн үүлэг юу вэ? За тэгээд манай үзэгчтэй хэлэхэд бид нар ингээд нэг үдээдсэн маань одоо хэдэн мянган онгодууд буулгаж үзлээ. Сэрэч гэдэг байдалгүй, нэгдээч гэдэг байдгүй, аваа чулуугаа цуглуулаач гэж байдгүй гэдэг нэгснээр нэг аргаа барна гэдэг шиг тийм л болж байгаа сэтгэл одоо маш их төрж байгаа. Энэ тэндээс ирж байгаа мэдээллүүдийг сонсоод ер нь дээрээч аргаа орж байгаа маань дараач аргаа орж байгаа маань нэг өөрчлөлт хийж бид нар нэг энэ дээр нэг ухаарч за гэхгүй бол энэ улс орны чинь хувьд заяа бидний амьдрал бас нэлээд хүнд байдалд орчод байгаа гэдгийг л тохиолдол гэж байна тийм үү? Тэгээд хамгийн гол бидүүс мууг их байхгүй юу? Тийм. Тэгвэл бидүүс чинь тэр энэ ард түмэндээ хэлээд ураг удмаа хайрлаад хамгаалах ёстой үүрэгтэй үнэн удхан зарим бидүүс. Ажил бидүүс нөгөө хоорондоо нөгөө уучраа олохгүй ятганаа бие биендээ би бол өөрийгөө ингэж буруутгаад байна. Нэг хүнд очиод ингээд бүр 10 удаа тайлбарлаж гэж байгаа байхгүй юу? За. Янз бүрийн аргаар. Тэгэхээр би чинь тийг тайлбарлахгүй байж нэг хэл нэг найз нөхдөд нэг хэлжгээл ингээд хэлэндэр заацтай ойлгохгүй бол их шиг гээд. Тэгээ тэр 18 онд их сонио. Би ч надад тэгсэн байхгүй. За чи одоо энэ удаагийн тэр нөгөө 30-33 нарны дадаг тахилгыг чи одоо хамгийн одоо ойлгохгүйс 10 үндэ очиод хэлж байгаа байхгүй. За. Яг чин сэтгэлээсээ бүр ингээд янз бүрийн аргаар тайлбарлаад хэлгээд. Би нэг яг тэр хүмүүс нэг яг тооцоолоод 10 үнд хэлсэн чи нэрэ 8 ингээд сонирхоод хэлчихгүй ингээд одоо тийм үү. Урд бол зөвшөөдгөөсөн шүү дээ. За сонсоод байгаа. Тэгээ би бодсон байхгүй. Би урд нь ерөөсөө тийм нөгөө ингээд хүн бүр ойлгуулах талаас нь олон янзаар хэлж үзээгүй юм лээ. Өөрөөр нь хэлдэггүй хэлдэг нөгөө таагаас өгч. Тэгэхээр бид тийч хэлэх хэрэгтэй. Тэгээ ямар аргаар ойлгодог. Жишээ нь одоо чи нэг би заримдаа бодоод эмч хүн болохоор тэр одоо нөгөө тэр ангаахын талын эмтээр холбоод ярьж амархан ойлгох юм болов. Барилгын үн дээр барилгын талаар ярьж байгаа юм ярьж амархан ойлгох юм болов. За эрдэмтэн үнд одоо тэр яг нэг эрдмийнхэн тэр хүрээнд ярьж амархан ойлгох юм болов гэж бодоод. Тэгэхээр тэр бид бас нөгөө үнтэй ярихдаа ойлгуулахдаа ямар одоо хэлбэрээр хэлүүл тэр хүн хурдан ойлгох гэдгийг бас сайн судалж ярихгүй бол ганцхан одоо өөрийнхөө мэддэг юмар яриад болохоор миний мэддэг юм болсон хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ойлгох таахгүй. За энэ арга хэмжээ бол ямар нэгэн тийм шоу, зингээ гэсэн шиг тийм биш тийм үү? Биш юм чи үгүй. Биш тийм үү? Яалтчгүй л одоо энэ Монгол түмнийхээ сэргэн мандалтын төлөө энэ гурав удмууд нь ойлголцоосаа нэгдээс ураг удам болгон өөрсдөө байжсэн л гэдэгт зориулж хийгдэж байгаа уул ажтайх гэдэг. Тийм дээ. Тэгээд энэ чинь яг ёсын дагуу ийддэг. Тэгээд энэ дэр чинь зөвхөн нөгөө сэтгэлтэй. За. Тэгээд бодит юмыг хардаг. За. Жишээ энэ арган дээр 15 онд байхаа. За энэ улсын гэж байгаа. Одоо хамгийн одоо тэргүүний магна. Уртын дуучин морин ууржийн авчраад яг бодитоор энэ дээр ингээд дуурын сонсомоор байна гэхгүй онгодод.
За тэгэхээр тэр бид бас явж байгаад одоо энэ уртын дуучин тухайн үед гавьяа жижигхэн байсан төвшин жаргалгаатайгаа уулзаад төвшин ах маань энэ тал дээр маш илэгтэй хүн шууд өөдгий дэглгүй яах уу гэж. За морин урж хэрэгтэй гэсэн чинь нөгөө Батцулуун гадын жишээ Батцулуун морин урж маань гадаадаас ерөөсө хаанаас үлээд дөнгөж ирээл маргааш нэнд дагуул иржсэн байхгүй. Тэгээд тэр хоёроо сайхан дуу хуурыг нь яг тэр энд нь сайхан яг нөгөө өөрийнх нь дуу хоолойгоор ямар ч хөгжим ямар ч үгээд байхаа сонсгоод тэр үйлс сайхан дүүрсэн. За дараа нь болохоор тэр бид нөгөө энэ аваа маань чулуугаар ингээд эхлээд хүрээ татад дүүрэн штэ. Тэгээд дотор нөгөө ургууд аваандаа чулууг дүүргэж энэ аваа чинь бүрэн бүтэн болох хэрэгтэй. За тэр нөгөө чулууга дүүрэх чулууга бид авчрах гэдэг хоёр газар ингээд товлоод мэдүүлчихэж байгаа юм. Уулаараа бүх дүүлийг хийгээд. Тэсний тэр одоо энэ чулуу авах хайрцны эзэдүүд нь болохоор тэр бидүүс нөгөө энэ улсын хамгийн одоо нөгөө магна тэргүүн авраг хүчтэн буюу бөхөр тий. Тэрийг хүнзэл үзүүлж аваад гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө аврагуудтай бидүүс яг нэг 18 онд нэлээд олон удаа уцтаж бүх аврагуудын ярьсан явцсан. Тэгээд өө сайн болж байна гэдэг. Тэгээд явсаар байгаад бас нэг хугацаа алдаж явсаар яг нэг шийдвэр гарахгүй явж байгаад нөгөө 20 оны ковид болоод тэгээд багчсан. За тэгээд одоо бид бас аврагуудтай энэ бүгчүүдийн санд явахад та бүгд нь хурц ирээд тэр бас хөндлийг үүсгэх юм бол бид бас нөгөө аваагаа дүүрэх чулуугаа нааш нь ингээд бүгдээрээ залах хэрэгтэй бид. Тэгээд би бас бодоод байгаа энэ ягаад ингээд удаад байгаа гэхлээр одоо хитгэн аврагууд маань ингээд дүүргчих гээд байна шүү дээ уг нь. Тэгэхээр тэр тэдүүсийн биш бүх ургуудад оролцуулах гэдэг юм болов би сүүлийн үед боддог болчиход байна. Яг бол бүгдийнх нь гар хөл оролцох юм бол энэ аваачин бол чинь нэг тэр хитгэн хүлэгэн хүн болсыг гэж яриад бид юмаа гэдэг юм бас байд юм бол гэж бодоод батыг суугаад байна. Автын хариуцлага юм байл та оролцсон юм да юм хүн хайж хүндэлдэг. Тэгэхээр тэр би бас тэгж бодоод бас өөрөөсөө тайлбар бас таашраа суугаад байгаа. Гэтэ бас нэг өөрөөхөө бурууг нэг яах нэг муухай юм болов уу тэр бас тэгээд. За одоо тэгвэл ингээд за ингээд 6-22 үеийг зөвлөх юм байна. Тэхийн тулд одоо яах юм би өдөө орногдолтой байгаа ч Улаанбаатар хотод байгаа хүн яах юм бэ? Хаанаас ямар чулууга залах юм бэ? Яаж залах юм бэ гэдгийг маш одоо тодорхой хэд ярьдаг. За нутаг маань өдөө ичдэг. Тэгээ бүгд л тиймд байгаа шүү. Тэр бүгд бүгд өдөө бүгд байж байгаа. За нэгдүгээр энэ орногдны аваатай. За яг одоо нөгөө уучин ингээд олонсаад ирсэн юм уу? Эсвэл саяхан шинээр байгуулсан юм. Тийм ураг бодлын аваатай хүмүүс маань ураг бодлын аваанаас зүгээр шууд нөгөө ямар одоо үндэслэл үзүүлдэг тэрийг үзүүлээд далаад ирчихэж байгаа. Болно тийм ураг бодлоо. За ураг бодлын авааг хүмүүс байгаа дээ шүү дээ. Бид байхгүй яах. За тэгвэл нутаг орны тэр сумын аваа юм уу? Аймгийн аваанд чинь өвгдээ чинь явчих одоо ингээд одоо чулуу тавиад одоо тэр талханд нь оролцож байсан бол тэр аваанаас залж болно. Тэгээд залхтаа тэр авааны яг ямар хүнцэл үзүүлдэг үү? Юу өргөдөг үү? Тэ? Тэр ясын яг бүрэн гүйцэд хийгээд ясаахан мэдүүлээд залж ирнэ л. Тэгэхээр тэр утган зарингуудад маань нэг юу гарч байна да. Үүрэг хариуцлага. Тэ. Тэгээд тэр аваанаас яс хүндлийн дагуу яс дэгээр нь залж ирээ гэсэн. Ирэх боломжтой болчихж байгаа. За удган заарч танихгүй гэсэн эцчмаар яг хөөснийхээ тайлга таглах ламаар ч юм уу бөгөөр ч юм уу таксан тайлга таглахтаа авааных нь дандаа гэд чулуу өргөжсэн хүн л тэгжсэн байж таараа. Яг энэ. За заавал удган заарн байхгүй болоод би. За удган заарн байхгүй бол боожгүй тэр нутаг орны яг тэр аваа уулыг тахдаг удган заарнгуудтай холбогдсон. Тэр удган заарнгуудаас өрөөлмөр. Таанаас нь өөрийнхөө тэр нутаг аймгийн аваа тахлагуудыг тахижсэн бол тэр нутгийн ард дээр тэр сайхан тахлагаас юм гүйцэтгээд тэр сайхан мэдүүлээд тэр овгийн тэр жилдээ тэр өрн тэр удмын өрн энэ хайрхны энэ аваанаас энэ бурхан алдууны дээд цагаар руу ураг удмын аваандаа ураг удмаа төлөөлөл ингээд чулуу заляа гэж сайхан мэдүүлээд тэгээд тэр ёсыг гүйцэтгэж өгөөсэй гэж би бас одоо удган дайрангуудаа тэр уул аваатай харилцдаг тэрийг тайлж тахдаг тэр удган дайрангуудаас уриалмаар. За тэгэл одоо нэг ийм л арга байна биднээс одоо тэгээд за тэрийг одоо ингээд жишээ нь би ингээд энэ 10 жилийн хугацаанд энэ авааны чулуу залсан хүмүүс ингээд харддаг юм. За. Тэгэхээр харахаар нөгөө тэр хүмүүсийн дотор нөгөө өөрөөхөө эхлээд хамгийн ихтэй үр удмаа хатуунараа ингээд гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс юм. За. Бүр сэтгэлтэй. Тэгээд цаашдаа энэ улс орноо энэ их дэлхийг гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс нь хамгийн түрүүнд ингээд яаж сандраад гүгэл идэв байхгүй юу? Одоо яах вэ гэл. Тэгээд тэдүүс маань шүү дээ яаж хийж яагаад ивийг нь олоод аргыг нь олж жагаад залаад ирдэг. Тэр хүний нэг оролцоо хэрэг болоод байна шүү дээ.
Хатуунуудтай очиод таниулж гин, зарим нэгт нь бүр ингээд гууж гин. Бүр болохгүй бол одоо тэр уул усны зүйлийн аргад чанар утган зайгуудыг хайж олж гин. Явсараад аваад ирчихсэн байгаа. А ихийнх нь болохоор тэр би чадахгүй юм чи гэдэг ингээд одоо нэг хүний өмнөөс нэг юу ахиж байгаа шиг буугаад байдаг нөтөд их болох хайцгаад бид үсэд. Тэгэхээр тэр бид хамтын ажиллагаагаар энийг маш урд хийх боломжтой. Маш олон бөөнөр байж байна. Энэ ураг удмуудын. За тэдүүс нь маш олон уул харихтай бүгдэнтэй харилцчихсан. Монголд одоо харьцаагүй уул харихтай тийм бөөнөр баг харьцаагүй бөөнөр байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг ёсоор нь хийгээд тэр ураг удмуудаа бусад ураг удмуудаа тусалчихгүй тэгэл болчихж байгаа байхгүй. За 10 жилийн хугацаанд энд чулуу өргөсөн хүмүүсээс асуудалтай хүн гаргасан байна. Асуудал болсон. Одоо би чулуу өргөд ийм гаргасангүй нэг ч хүн ирээгүй. Би тэгээд гимтчлээ ч гэх юм уу. Ингээ болох ажлахгүй байна. Уг нь тэр чинь хамгийн түрүүнд ирэх ёстой. Хамгийн түрүүнд ирэх ёстой. Чамаас орлоод төрөөд шүү дээ. А гэтэл нөө чулуу өргөжсөн чинь манай нутгийн сайхан болсон гэд бас манай найзууд ярина. Өө чинь бас арай өөр гэд. А гэтэл би нэг бас юугаар ингээд нэг тэр нэг удаагийн нэг тэр өвлөлүүдээ энэ өнтөө өвлүүдийг харахгүй нөгөө тэр чулуу өргөсөн сумууд аймгийн ингээд тоочлоод харсан чинь тэдүүс нэг гайгүй ингээд өнтөө байгаа гэсэн юм. Тэг би бас байж бас 3 гүлдэн байна да болмоор юм байна гэдэг. А бас нэг сонин тохиолдол нь тэр 13 оны 10 сарын 23-нд ирэхэд 22-нд 21-нд нэг анх удаа нэг тас орсон. Дахид тас ороогохгүй тэр үйл. Тэгсэн чинь хурцаах нэг үйл чинь 12 сарын дундуур өлөө нэлээ хүчрэл нэг задлуу залгаад энд чинь юу яагаад голын таатал одоо гэрлингийн таанд цуд болоод энд үн болоод сайн уу муу юу гэдэхгүй юу. Тэгэхээр тэр би бүр гайхаад энд дахид тас ороогүй тэр чинь 10 сарын 23-оос ороогүй гэж байгаа байхгүй. Тэгээд мал амтан өвчний үсгөөгүй тэр голын татлын бүх малчт наашаа ороод ирчихсэн тэгээд байж үнэтэй байна гэдэг. Тэгээд мал амтан өвхөг бол гайгүй хэлгүүтэй гэдэг гоё. Би бас айж байгаа шүү дээ. Юу хийчихвэ гэж бодож байгаа. Тэгээд наадалт нэг сайхан үнэтэй болчихлоо гэдэг тэгэхээр бас тайвширчсан байна. Бас ашигүйтэй гэж бодоод. Тэгэхээр тэр энэ дээд цагаан арал маань зүгээс нэг арал биш. Зүгээр шаш. Энэ бидүүсээ үг дээцнийг бас нэг чуулдаг. Одоо онгодууд маань чуулдаг. Тэр одоо нөгөө эзэн хаадууд маань тэр энэ арлын энэ овооноосоо л өвөг дээцтэй хүндрэл үзүүлж тэр өвөг дээцээс ирж хүчээ авч ирсэн байхгүй юу? Тэгээ хурлаа магадгүй тийжсэн бол таа. Тэгээд энэ дээд цагаан аралд чинь тэр ариун гадар чинь бас манай нэг хэсэг бүлэг нөхдүүд зайлж мэдэхгүйгээсээ тэгдэм үү яа. Тэгвэл гадны хатгаасанд орд юм уу? Аяг жуулчлалын бүс болгоно гэдэг нэг үзээд ирсэн нэг хэсэг. За харин азар одоо нөгөө уцаасан ах маань ЮНЕСКОд бүртгүүлснийхаа хүрээнд тэгээд энэ нөгөө хүрээнийхэн зааг энэ дээд цагаар энүүгээр нэг гаргаад өгчөхийн боломж байна уу гэдээ ярилцж хагаад ямар ч шинийг бол уцаасангаа бол гаргацсан гэж би боддог. Гэвээ маань тэр уцаасан. Тэгэхээр тэр энэ дээд цагаан арлын хүрээг одоо энэ ЮНЕСКОгийн одоо бурхан албан хайрхны ЮНЕСКОгийн хамгаалтанд авах тийм хүрээнд нь орчлоо гэж би ерөнхийдөө бодоод байгаа. Яг тэр бичгээр нь бас нэг бидүүсний харьцах хэрэгтэй юм шиг байна. Яг энэ орж үгүй юу. За хоёлаа хөтөлбөрлүүгээр. За хизээ ирэх юм? 21-нд ирэх юм уу? 22-нд ирэх юм уу? 22-нд ямар арга хэмжээ болох юм? Тэгээ 22-ны орой ботч болох юм уу? Яах их ингээд хүмүүс чинь цаг зав төлөвлөж шаардаж нэг сонгол мөнгө гэх бас төсөр ажлын үйлдэл байна шүү дээ. Тэгээд ашигуудыг би бас ингээд ажиглаад байхад яг нэг олон хүн цугулдаг үеэр ингээд жишээ нэгээд техник дарагдаад байна шүү дээ. Тэгээд би гайхдаг байсан байхгүй ятхан сайхан өөрчлөлт тавигтаа нэг өөрчлөлт хийдэг. Ятхан хамралтын өдөр ч юм уу те баяр өсгөөр олон хүн цуглаа гэдэг. Би ч ойрхон гадаа олон хүн цуглуулах гэж бодоод байна шүү дээ. Тэгсэн чинь тэр тэгдэг юм байна. Тэр цаг үе туусан тэрийг нөгөө эрэхтэй хүмүүс хийдэг. Чинь ураг удмын тэргүүнээр л тэр үед ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс одоо жирийн иргэд бүгд нэг баяр наадам үзэж байгаа юм уу дугаалах цагаар ирэхгүй байхгүй юу? Тэгэхээр нэг ураг удмын тэргүүд чинь нэг үүрэг байгаа даа та. Ураг удмын асуудал хэрэгтэй юу баяр наадам хэрэгтэй юу гэдэг сонгох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр мэдээж ураг удмын л асуудал байж таараа. Тэгэхээр тэр үед ямар ч баяр наадам тэнгэрээс ураг удмын тэргүүд нь л дээр үед бол хэлж ийж тэр зарласан хугацаанд. Тэгэх товод их сонио. 19 нарны хугацаатай 33 нарны хугацаатай 9 нарны хугацаатай гэдэг ингээд хугацаа зарлуулаад байна. Тэгэл үгүй. Тэгээ би одоо ингээд уг нь их л их зарлуул зүгээр л гэж бодоод байдаг. 33 нарны хугацаанд зарласан 9 нарны хугацаанд зарласан бүр 3 хоногийн өмнө зарласан ч гэсэн ирэх хүмүүс хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр дээр өчнийг тийм хугацааны тийм ялгамж байгаа байсан байна. Жишээ нь одоо нэг 33 нарны хугацаанд зарлах юм бол одоо зүгээр нэг одоо энэ ураг удмын тэргүүнээр цуглах ч юм уу те. 3 нар юм уу 9 нарны хугацаанд зарлж байвал нөгөө жинхэнэ нөгөө тэр хаад нөдөн цуглаж яадаг үлээл тийм нөгөө хугацаанд бас нэг тийм
Нэрмтэй байдаг. Юм хийхлийг хугацаанд шалтгаалаад ирдэг. Дараа дээр үед болохоор тэр бас нэг түүж хэлж байгаа. Одоо ч нэг 3 нарны хугацаанд дарлаад ирж байгаа хүмүүс бол тэр дайнд орж байгаа дайн босгож байгаа юм байна гэх тийм юу ярьдаг гинэ. Босож явахгүй гэдэг ойлголт. Тэгэл бүх нэг акт зэрэг аваад ирж байна. Тэгэхээр тэр нэг хугацаа нь тийм байгаа. Би өөрөөр бодоод байна. Дээр үеийнхээ тэр нэг хугацаагаар хөдөлсөг бол энэ шинжиж үзээд байна те. Хэдүүл чадах нь үгүй юу? Ойлголт байна уугүй юу гэдэг. За одоо энэ тахилгын одоо 21-ний өглөө гэдээс одоо энэ юу нэ? Эцааны хөшгөөд юу тонж болдог гэдэг шүү дээ. За тийм. За тэрний урд цуглаад яг өглөө 7 цаг цуглаад тэгээд ер нь нэг тэнд бүгдээрээ саган цуглаж байгаа 8 цаг гэхэд чинь хөдлөн. За. Энэ наашаа эрэхтэй бид 3 удаа мэдүүлэг өгдөг. За. За эхний мэдүүлгийн цонжин болдгоос өгдөг юм. За. За хоёрцоо болохоор тэр энэ бүрэг хэрэг гэдэг одоо яг банаа авчих. За тийм. За бүрэг хэрэг. За гуравдахад одоо энэ нэг бидс там санааны бүр давхад энэ нэг төгсөг байдаг шүү дээ. Бид заримдаа үүд мод хэлдэг, заримдаа самбарт хийж хэлдэг. За тийм. За тэнцэнээс гуравдахаа мэдүүлгээ өгөөд тэгээд гуравдах мэдүүлгээ өгч энэ дээр ирдэг. 3 удаа бидс очиж явнаа, өрөөс модно гэд мэдүүлж тэгж ирдэг байхгүй юу. За тэгээд 21-ийнхөө чинь олуулаа болохоор чинь нэг өглөө 7 цагт гарсан ч гэсэн явсаар байгаад нэг таримдаа шавар шахваадаа бол шүндөл хэлдэг ерөөхдөө нэг Сигнэт. тий янз бүр. Одоо энэ зам маань гайгүй болчихсон учраас бас гайгүй болчихсон. Ороод ирчихгүй. За тэгээд 21-ийнхөө ороод ирээд энэ газар энэ талбай дээр сайхан отголчих нь гэдэг. Отголоод тий. За тэгээд маргаашиг үүлийг хэлэлцэн. За бид маргааш ямар үүлийг гэж байгаа вэ? Бүртгэлээ явуулаад хийгэн ямар хүмүүс яаж ирв. За тэгээд 22-ийнхөө өглөө эрт нарны тахилга хийн. За тэгээд өдөр нь 11 өнгөрөөгөө мөнх тэнгэрийн тахилдаг буюу бурхан албан одоо энэ сур чулууга бүгдийн залх үлээ хийгээд за өвдөөс хойш нь лусын тахилга хийгээд за оройн их галын тахилга буюу бүх ургуудмууд нэг даатах одоо 9 Монгол түмнээ даатах галын тахилга. За 22-нд маань ингээд бүтэн үйл хийгээд өнгөрнө шүү дээ. Энэ баг амралтгүй хийд юм да. За тэгээд 22-ны хороонд галын тахилга дүүрээд амраад за 23-ныхаа өдөр нь өглөө нь сайхан айцтай болж байгаа зөвлөгөө хийдэг. За тэр зөвлөгөөнөр тухайн хүн ирсэн үед ийм зөвлөгөөд ийм хийнэ гэдэг тухайн үед ирсэн хүмүүсийн нэг бас зөвлөгөө өгөх. За ийм зөвлөгөө ийм ярьсан. Тэгээд 23-ндаа сайхан зөвлөгөө манд өндөрлөө. 23-ныхаа орой зарим нэг нь явах. Тэгээд 24-ндээ өглөө бид 21, 22, 23 гэсэн. 3 өдрийн л өдрөө. Гэхдээ бас 1-2 хоногийн татаас дээрээ гэж би хэлмээр байгаа. Яагаад гэвэл бид сая энэ өвлийн 19 сар 22-нд хийсэн тахилган дээр 3 одоо тахилга хийлээ дараа 23 нэг тахилга дууссан шүү дээ. 22-нд. Тэгсэн чинь 22-ны тэр галыг 3 өдөр тасалдахгүй маань гэдэг. Тэгээ бид 3 өдөр сунж манжсэн. Хүмүүс маань үлдээд. Тэгэхээр тэр одоо чинь ямар нэгэн яаралтай асуудал гарвал бид чинь 1 хоног бай гэх юм бол бид 1 хоног байхаас бараагүй. Тийм. Тэгээд тэн дээр нь хүмүүс нь ерөөхдөө бэлтгэлтэй те бас 1-2 ингээд хоногийн хугацаа гарах магадaltaй шүү гэд тийм бас хоногийн бэлтгэлтэй. Тэгэхгүй бол зайлшгүй нэг араа ажиллаа яваад би ажилдаа явахгүй бол одоо болохгүй гэдэг ингээд яарад байдаг. Тэгэхээр энэ тахилгад хэрэгтэй тийм яарамгүйгээр тийм хугацаатай хүмүүс ирж ивэл сайн. За тийм байна. Зуны дэлгэр сайхан цаг байна. Гадаа дулаахан байх байлгүй. Энэгээр сайхан цэцэг навчна ингээд ургацсан. Майхан савтаа гарчих тоол ундаа бэлгээд асуудалгүй байхаар байна тийм ээ. Тэгээ хүмүүс маань эрэхтэй нөгөө майхан сав өөрийн унаатай. За тэгээд идэж хоол хүнсээ аваад ирнэ гэсэн үг шүү дээ. Яг бүгд нөгөө өөрийнхөө юмыг даагаад одоо явж байна л гэсэн. Ардч байгаа хүмүүсээс татвар хураамж гэж юм ах юм. За бид нөгөө татвар хураамж авдаг зүгээр нөгөө яг нөгөө их хөргөлгээд нөгөө нийтээр өргөдөөд байдаг. За тийм. За нэг 4 шүс өргөдөг. За одоо 90. За тэгээд 4 шүс за тэгээд нөгөө 9 үеэр үрсэн их цагаан айдэ. За 5 шуу малынхаа одоо бүх цагаан айдны дээж. За 9 ширхэг одоо 90 өгчөө. 9 Монгол нөгөө гадаадаа. За иргэжээ ургуулмууд бол өөрсдийнхөө ургуудыг даадах юм бол өөрийн гэсэн нэг бас нэг өвчтөй 90-ны өвчтөй аваад ирж бол хорбоотой өвчүүгээ. Өөр ургуудны гадаа даадах нь шүү дээ. За тэгээд ийм л юмнуудыг ерөөхдөө даатгсан тахилга нарны тахилгын тодорхой одоо сардос одоо өнөө ноос ч юм уу тийм хүмүүс хүмүүс болдог гэдэг. За их хөргөд бол тэр өөрсдийнхөө дураар одоо өөрсдөө одоо сэтгэлээр өргөдөг. За жишээ нь одоо зарим нэг нь болохоор тэр ямар хэдэн дөрвөн тэрийг өөрчилж болж зарим нэг нь одоо жишээ нь манай удмын шүүсийг авна, манай удмын энэ танайдаг нь авна гэдэг үү те. Тэгвэл манайх одоо манай баг энийг авна гэдэг ерөөхдөө өөр авчдаг.
Тийм л үүтэй. Түрүүс тийм тогтсон тийм одоо чи тэдийг өгөх хэрэгтэй гэсэн тийм юм байх. За. Зүгээр өөрийнхөө хувь хүндийнхээ юмыг бэлдээд хүрээд ирсэн ч болно. Тэр хүн боломжтой. Тэр удаа бид үстэй нэг настай их ирж ирсэн нэг хүүхд ингээд одоо өнчин ядарсан тэгээд зовд тус хүмүүсийн ингээд нэг асар тийм л дээ. Тэгээд тэр юмдаа уулзаад тэр их тамаараа гэсэн мөлөө дээ. Би одоо ингээд явах гэсэн чинь над унаа уншиж байхгүй. Одоо ер нь л жоохон ямаар л ингээд гэж байгаа байхгүй. Тэгээд би хэлсэн таадгүй нэг зүгээр нэг сүү аваад хүрээд ирээ. Тэгээд сайхан Монгол дээл устдаа хүрээд ирээд. Тэгээд тэр маань нэг охинтойгоо хүрээд ирсэн. Тэгээд бид бас өөрснийх нь энийхээ унаанд нь суулгаж аваад тэр хүрээд ирсэн. Тэгээд тэр маш их баярлсан тэр хүн маань. Ийм сайхан газар үйд юм биш. Ийм сайхан юм байд юм биш. Тэгээд очиод үдчихэл гэсэн сэтгэл байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бид бас ямарваа нэг тэглэхэнд явахдаа тийм хүмүүс маань хүрээд ирэх юм бол аваад явчихдаг. Тийм. Ер нь тийм шүү дээ. Чи монголчуудын нэг сайхан яс болно л юм. Тэгээ бас нэг одоо энэ удаад маш олон хүмүүс маань явах гэж чинь та нөгөө бороо нэлээ орцож байгаа шавартай байгаа. Сая бид нэг 2 3 болоор гарлаа шүү дээ. Жижиг машин болчиход байна. За тэгэхээр нэг энэ хүчин чадал туулах чадвар сайтай энэ ланд одоо энэ патрол, пажоро, энэ фургон 69 гэдэг шүү дээ. Жибнүүд. Эдүүсээ энэ клубүүд бас нэг таагид маань ингээд энэ тахилганд одоо нэг унаа тэргээрээ үйлчлээ чи. Бид бас бол сууж байгаа хүн бензин төсөв хийдэг ч нөө. Гэт ингээ бас нэг уриалмаар. Ягаад гэвэл бид ч одоо тийм машинтай явчих юм бол хамар байгаа дээ шүү дээ. Таадахгүй нэгдээд машин тэргээ явдаггүй нөгөө хүмүүс маань дөрөнгөө явдаггүй. Тэгэхгүй болохоор жижиг машин ч болж байгаа асуудалтай шавар шавхаа сууж одоо эвдэлчих гээд байдаг. Тэр нөгөө үүд мал хаачих гээд байдаг нөгөө хүлээгдээд олон хүн явж байгаа үед чинь ингээд нэг хоёр машин ингээл суучих юм бол тэрийг хүлээж хамгаалах авардаг. Тэгэхээр тэрийг бас энэ том дэрэгтэй энэ клубүүд энэ унаа дэрэгтэй залуучууд маань бас энэ үүлэнд бас оролцож байна. Ард түмэнд бас тийм болоосоо уриалахаар. За тэгээ тэгвэл та бүхэн маань та сонссон бол бидний бас уриалгад нэг дээрээ тэгээд яг энэ тухай мэдээллийг тагчаагаад төхүүлж хагаад дахиад нөгөө ихний мэдээллийг энэ хүргээд өндөрлөө. Тэгээд харалт тавьсан та бүхэндээ баярлалаа. За маш их гэлээ одоо энэ ярилцлагандаа ярилж олон түмэндийн сайхан мэдээллийг түгээсэнд маш их талархлаа гэдэг. За тэгээд бүгдээрээ Монгол түмэн бүгдээр эвтэй бол хүчтэй гэдэг. Тэгээд хүн ахтай дээд цагтай гэдэг нэг үг байдаг. Тэгэхээр тэр бүгдээр энэ дээд цагаар дээр ирээд одоо ах түсийн ясаар бүгдээр уулзалтаж цаашдаа өөрсдийнхөө ургуудам тэгээд улс орныхоо үе заяаны талаар сайхан зөвлөдөө гэж та бүгдээ уриалж байна. За